Hello. Hello. За өглөөний минь би өнөөдөр solo vlog хийж үзье гэж бодлоо. Өнөөдөр 12 сарын 1 нэгт өдөр амар хүүтэн байсан штэ. Нэгт өдөр хасах 20 хэд байлоо да. Тэгээд ер нь мэдгэж нөө өглөөс ирсэн чинь хүүтэн байна. Энийг дурак. Өчигдөр орой гаргасан хгүй тэгсэн чинь шээсэр нэ баага буй. Тэгээд өглөөс ирсэн чинь тэгээд гашокн дээр баацсан лэн заваа ийм том баас тэрийг нь цэвэрлээ. За. Уртач. Spend the day with me. За нүүр гараа шүтээ байгаа дуусчлаа. Тэрний цаанда ер нь бол тэгэл өндөг талах банан гэл болчихдоо. Тэгээ ер нь өглөөний цай уухгүй ажил руугаа явчихаар жоох ногоон банан. Өглөөний цай уухгүй ажил руугаа явчихаар тэгээ ядраад толгойд нааруу. Тэгээ доотлын инжээс юм авахаар мөнгө өрөөд байгаа юм шиг санагдаад байдаг болохоор ер нь заавал өглөөний цайгаа уудаг болцоо. Тэн юу fucking you сник хараа. Энэ DJ ямар ядаргаат юм бэ? Энийг аваач. Яан worst ингээ. Намайг ууралсан юм. Яаж байгаа? Зэрэг нь харж. Яаж байгаа юм чи? Загнуулж амар сайн мэддэг. За нааш. Амар их хараа. Нэгдгийн өглөө. Гоё өдөр биш шүү. Нэг юм 2 хоног гоё амралтын байдалтай байж байгаад яг буцаад ийм ажлын гормонд ордог. I don't like it. Тэгээд миний өглөөний цай нэг иймэрхүү. 3 өндөг 2 талах. Энэ нэг ашигтай бактери. Тэгээд энд миний витаминууд байна. Тэгээд банантай. За финик гадаа гарах чинь хамгийн гадаа үйл болж байгаа болохоор энэ чинь жоох явд штэ чаа суу. Тэнгүүд хөл мөл амар даардаг заяа. Хариугүй штэ. So we bought him some shoes. Энийг өмсөж гарахаараа даардгүй хөлнө. Гэтэ энийг өмсөх гэж бас жоохон цаг орноо. Хөөй. Яа гадаа гарч байгаа. Саяны готлоо унгачлаа. Галзуурна. Сайн нэг жоох хүүхд тарчаа жоох хүүхд рүү гүүгээд. Тэгээд хүүхд айлгчлаа батай. Уулын чаавс тоглохгүй л нэлжгэнж байгаа шүү дээ. Нэшэр. За, эрг. Мондог. Суу. Хоц. Мондог бэжэ. Суу. Бэжэ. Фин бэжэ. Бэжэ. Зайд. Wow, very мондог. Миний өвлийн малгай. Надад амар таалагддаг. Гэтэ хаяа нэг юм Counter Strike-ийн террор шиг харагдав. Ланчара гэртээ ирж гинөө. Гадаа амар үтэн байна. За дөнгөж гэртээ орж ирлээ. Би тэгээд финийг хоолох гэж ирээгүй л дээ. Фин надад том болоод өдөрт 2 хоолдог болсон. Зүгээр ерөнхий гадаагаарч баалгаж хийх. Тэгээд энэ ингээд юу яадаг вэ? Амар стресстэй байхгүй цаачаа. Хүн удаа ингээ өөр дөр нь очихгүй бол стресстэй ер нь доторхоо сүрдгээд эн тэн чээж байх гэдэг жоохон талтай. Тэгээ одоо юу хийж ин Үүе. Би ингээд 2 сандал тавиад үүрэг нь хөдлөхгүй гэсэн чинь арагшаагаа болгоч. Тэг хөөх юм таараа. Fuck. Энэ
Хөрх юм таараа. Яаца. Няшин. Тэгээ ингээд жоохон positive note дээр бол хөөрхөн болчдөг. Яасан. За. Сайн уу. Тэгээ манай нөх амар инээдтэй за одоо харжээ. За чамаг тракталчих. Одоо харжээ. Би эрхлүүлэхгүй бол ингээд намайг эрхлүүл гэж гойдог заа. За нааш. За. Одоо сонсчих. За. Ой шин. Одоо дахиад. За. Намайг эрхлүүл гэж хэлж байгаа царай. За одоо болно. За. Өчигдрийн миний хийсэн будаатай хуураг. Watching a good show, drinking water. Орн хоман. Юу нэ штэ. Нохоо авсныхаа дараа амар их харамссан. Тэгтээ яг хав тасчдсан байлаа. Энэ яг режимдээ ороод гэх юм уу. Тэгээ одоо бол ерөөс хүндрэлтэй санагдах байсан. Тэгээ уусаа явандаа өдөр заавал онч ирж нохоо гарах шаардлагагүй болно. Яг одоо ч яг үнийг хэлэхэд шаардлагагүй л тэгтээ зүгээр энэ амтэн чинь ингээд өдөржин кейжн дотор байвал бачимд нь, уурлна, стресст нь тэгээд тийм болохоор ингээ юм хүмүүс үтгэж ингэж ааш цаана яг эвдэрч эхэлдэг байхгүй. Тийм болохоорс тэрийг ингээ гайгүй байлахын тулд өдөр ирж өөрөг нь жоохон гараас илхлүүлээд яг л энэ ч гэсэн ингээ яг амьдарч байгаа яг амтэн шүү дээ. Бас өөрт нь анхаарал тавих хэрэгтэй. Наш фэн. Бас энэ ч өөддөг тий. Гэртээ ганцаараа агаад. Тийм болохоор энэ амтэн ч хайрлах хэрэгтэй ахыг. Тийм ээ? Тэгвэл энэ ингээд бодож байгаа юм юу гэж байна. Empty mind. Тэгтээ бүр ингээд амар мундаг байгаа фэн ойрд бүр ингээд гэрээс үдэхгүй гадаа ингээ бааж яг гоё юм нохоо шиг болсон. Би энэ ч гэсэн амар том so fat look. Ингэж зогсох амар дуртай. Яагаад ч нохоо юм уу муур юм мэддэг. Хөөрхөн байгаа ч тээ. Та гарыг. Наашир. Амар мундаг лифт рүүгээ шууд суучин заяа. Тийм үлээгээ суугаа надж байгаа сте. Яса. Яа, готлон нарачтай. So stylish. Oh my god, thin. Yeah. Яса. Юу шинийн төлөв цаашаа. Oh my god. Бичээд. Зүгээр ингээд гэхдээ. Тэр За би чамаас юм асууя. Чи одоо энэ тоглоом шүү дээ, энэ тоглоом. Энэ тоглоом тийм сайн уу? хамгийн сайн шүү. Бол. Hello, би сая ажиллаа тараад гэрээр орчоод фин өдөр гадаа гарахдаа баагааг байхгүй. Тэгээд элдэг янзын болсон болоо гэж надад ороод харсан чинь цэвэр юм байна өө. Тэгээд ажил дээр сая суужсан чи би жоохон сонирн болоод байгаа мó зүгээр ядраад байгаа мó мэдэхгүй ямар ч тач очиад сэлчээ гэж бодож байна. Гэртээ гачин царайлаад хөвтж ахаар нэг юм эрүүл юм шигтэй нэг жоохон энерги гаргаад хөдлөл гоё хэлгүй дээ. Тэгвэл би өнөөдөр сэлэхгүй. I'm gonna feel bad tomorrow. Тийм болохоор сэлгээд гарч явж байна. Битээр сэлж дууслаа. Манай найз he's single. He's ready to mingle. Хим болохоор өгтөө да. Hit him up. Би Instagram-д ингээд заачих.
Look at him. Гайг өндөр. Над чиг өндөр. За ингээд сэлж яагаад ороод ирлээ амар үлсэн бас хилсний дараа амар үлсдэн штэ. Тэгээ миний динер болохоор иймэрхүү заяа. Ногоо айлам some grapes. Тэгээд мэмэ намайг ийм жимсэнд оруулсан. Dragon fruit, our cameraman. Хэвчээ зогсчих. Оо нэр авчих. За нэг юм хүзээ. Тэгээд зөөр чихэргүй баг тостой. Баг тослогтой тараг. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү динер идэхээр байна. За миний амьдралын нэг typical өдөр бол нэг иймэрхүү үйл өнгөрдөг. Одоо цаг 10 яаж үгүй 10:02 болж байна. Тийм тэгэл өдөр чинь л наашаа цаашаа болов. Юу нэгтгээс 5 дахь ор нэг иймэрхүү байдалтай өнгөрдөг. Одоо унтахаас өмнө финик гаргаад 0 оруулаад тэгээд өөр унтахаа бодондоо. Мэмэн надад нэрээ юм бэлгэлсэн. Санамсрын бясалгал гэдэг юм номны ком. Тэгээ дотроо ингээд хэрхэн гэснээр ингээд тайтлууд нь бүгдээр өөр хэрхэн хайрлах вэ, хэрхэн тэмцэх вэ гэд энийг би уншина гэж бодож байгаа. Уншиндаа тэгээд бас нэг өөр бичлэг edit хийсэн байгаа тэрийгээ биш edit гэн бичлэг хийсэн байгаа тэрийгээ editlээ гэсэн чинь өнөөдөр жоох ядраад нар би бассейныхаа уцнуудыг үлгцээ. За тэгээд миний амьдралын нэг өдөр нэг иймэрхүү өнгөрдөг байгаа. Тэгэд үзсэнд баярлаа. Би нэрээ юу яаж байгаа? Өөртөө жоохон challenge тавьж одоо энэ YouTube channel-ийг чинь нэг жилээс бараг нэг жил бараг 6 сар болцсон уу юу? Нэгэ жоохон удчихлаа тэгээд бичлэгээ харсан чи юу айгуу жоохон бичлэг хийсэн. Яг дундуур нь зөндөө бичлэг устгаж янз янз юм үзсэн л дээ. Тэгээд эхний жил бол аюуцээ зүгээр нэг тийм experiment маягийн юм хийсэн байх би өөрөө ийм янз янзын контент хийгээ. Тэгээд ер нь хараад байхад би нэг юм lifestyle ч юм уу, юм funny юм ярьдаг ч юм уу нэг тиймэрхүү л бичлэг хийнэ гэж өөрийгөө бодчихээ. Тэгээд 7 хоногт нэг бичлэг оруулах өөртөө зорилго тавьсан байна. So please guys stay tuned. Subscribe дараарай. Тэгээд би идэвхтэй байна. Үзсэнд баярлаа. Сайхан амарцгаарай.